Өнөөдрийн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн 11 дугаар хуралдаан 72.7% эрдэстэйгээр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 15 асуудлыг хэлэлцгээр төсөл өргөн баригдсан. Энэ төслийн хүрээнд тэргүүлэгчдийн 100% саналаар өргөн баригдсан 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. За эдгээр асуудал дотроос бол өнөөдрийн хуралдаанаар бид аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын ээлжид 6 дугаар хуралдааны 5-ыг тогтоох тухай мөн хэлцэх асуудлыг батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэр болсон. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дүрм дотоод журмыг хэлцэн батлах тухай за мөн махсууны агтуур аяныг хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бол хэлцэн батлах тухай. За мөн аймгийн 27 сумын төвшөнд аймгийн засаг даргын захирамжаар бол нийтдээ 4 ажлын хэсэг гарч аймгийн хэмжээний зуншлагын байдал гангийн эрсдэл бол үнэлгээ хийсэн дүнгийн тухай сонсох. За мөн аймгийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай за мөн төвлөрсөн халаалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалтын тухай танилцуулга. За мөн жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай асуудал, мөн аймгийн эдийн засгийн нэмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, мөн аймгийн 2018 оны төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал, за мөн хөрөнгө шийдвэрлэх тухай, за мөн төрийн дээд одон мялдаа уламжлах тухай, за мөн хамгийн сүүлд бол хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах, төслийг дэмжих тухай гэсэн ийм үндсэн 15 асуудлыг өнөөдрийнхөө хуралдаанаар хэлцэж хэд хэдэн мэдээлэл тэмдэглэлээр өөрг өгч тогтоолоор мөн бас аймгийн засаг даргад бол даалгаж ингэж ажиллалаа. Өнөөдөр хэлцэн асуудалтай холбогдуулаад хэд хэдэн зүйлдер бас тодорхой нэмэлт тайлбар хийх зүйтэй болов гэж бодож байна. За аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын ээлжид 6 дугаар хуралдааныг бол 2017 оны 9 дугаар сарын 29-ний өдөр буюу баасан гарагт хуралдахаар нийтдээ тухайн хуралдаанаар 4 асуудлыг хэлцэн шийдвэрлэхээр мөн баталлаа. За мөн бас өнөөдрийн хуралдаанаар сумдын төвлөрсөн халаалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын зүйн цааш давхар хэмжээний тухай асуудлыг бол хэлцэн шийдвэрлэлээ. За Төв аймгийн хэмжээнд нийтдээ 27 сумаас өнөөдрийн байдлаар 16 сум бол төвлөрсөн халаалтын системд шилжээд байна. За эдгээр төвлөрсөн халаалтын системийг бол нийтдээ дулааны үйл ажиллагааг эрхлэж зөвшөөрөл бүхий нийтдээ 16 аж ахуйн нэгж нөхөрлөл бол энэ үйл ажиллагааг явуулж байна. Энэ 16 сумдад бол энэ чиглэлээр үзлэг шалгалтыг хийж дараах дүгнэлтийг бол гаргаад байна. За хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хилцээс гаргасан дүгнэлтээр бол за сумдын төвлөрсөн халаалтын үйл ажиллагаанд эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол хамтарсан үзлэг шалгалтыг бол хийж ажлын дүнг бол өнөөдрийнхөө хуралдаанаар сонслоо. За уг ажлын хэсгийн дүгнэлтээр бол дулааны тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн бол гэрээний хугацаа тодорхой биш. Гэрээний заалтууд маань бас тодорхой биш өнгөцтүүдээ байна. Дээрэс нь бас халааж буй объектын эзлэхүүний хэмжээ зөрүүтэй зэрэг зөрчлүүд бол гарсныг бол зайлшгүй цаашдаа бол засах шаардлагатай гэсэн ийм чиглэлийг өнөөдрийн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн засаг дарга болоод тухайн дулааны зөвшөөрөлтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэлж ажиллалаа. За энэ хүрээнд бол сумдын төвлөрсөн халаалтын үйл ажиллагааг хувийн хвшлэр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг бол цаашдаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй юм. Дээрэс нь бас энэ оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн аж ахуйн нэгжүүдтэй 5 жилийн гэрээг бол байгуулах нь зааштай. Ингэснээр бол тухайн аж ахуйн нэгжүүд болон сумдын хоорондын ажлын уялдаа холбоо сайжрах ийм чиглэлүүд бол мөн үүрэг чиглэж ажиллаа. За өнөөдрийн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар бас аймгийн зуршлагын байдал гангийн эрсдэлт бол үнэлгээ хийсэн хамтарсан үнэлгээ хийсэн тухай дүнг бол мэдээлэл бол хэлцэн шийдвэрлэлээ. Аймгийн хэмжээнд бол нийтдээ 27 сумаас 17 сум нь үе 60% нь бол хүчтэй гантай гэсэн юм дүгнэлт гарч байна. Мөн дээрэс нь 7 сум буюу тухайн сумын 27% нь бол гантай. За үлдсэн 3 сум буюу 10% нь бол гандуу гэсэн ийм дүгнэлт гарч байна. Тэгэхээр энэ дүнгээс харахад бол Монгол улс төдийгүй Төв аймгийн хэмжээнд бол үйлчлэлийн байдал бол хүндрэх юм магадлал байна. Дээрэс нь энэ хавар зам бол бороо ороод жирсэн, бороо багарсантай холбогдуулаад Төв аймгийн хэмжээнд бол нийт бүс нутаг бол ер нь
нэлээд гантай байна гэсэн юм дүгнэлтийг бол тухайн үзлэг шалгалтын үеэр дөнгө бол бид бүхэн танилцууллаа. Тэгэхээр аймгийн засаг даргын одоо 162 дугаар захирамжаар бол энэ 2017-оос 2018 оны үйлчлэлийн бэлэн байдлыг хангах талаар бол хэд хэдэн заалт бүхий юм төлөвөг бол батлан гаргасан байна. Одоо тухайлбал одоо уг төлөвөнд бол зохион байгуулалтын чиглэлээр аймаг сум багаас тухайлбал одоо юу хийх, хоёрдугаарт нь бол одоо малчин өрх маань өвлжтэй бэлэн байдлыг одоо малчны хотондоо хэрхэн хангахын, гуравдугаарт нь бол одоо малчин өрх үс хадлан дижээлэн хэрхэн нөөцөө бүрдүүлэхийн, дээрэс нь малчин өрх маанаас тухайн одоо өөрсдийн мал сүргэн хэрхэн тарга твээр ахуулахын, мөн урьдчилан сэргийлэх, вакцины тарилга тулгалд намруулах, өөрсдийн одоо үйлжээ аваржааны газрын үйлчлэлийн бэлэн байдлыг хангах гэх мэт одоо үндсэн 4 чиглэлээр төлөвлөгөөнд мань тусгуулж аймаг сумдын засаг дарга нарт бол өөрөг чиглэлөгч ингэж ажилласан тухай бол одоо мэдээллийг бол тэргүүлэгчдээс сонсож мэдээлэлд бол хэд хэдэн ажлуудыг бол чухалчлан ажиллаа. Тухайлбал одоо энэ одоо эрсдэлтэй нөхцөл байдлыг бол үндэслээд одоо аймгийн ихэнх сумдын нутагт хоосон гангийн байдлаар шалтгаалan мал аж ахуй инжлийн одоо үйлчлэлт эх оны хаварчлалтын байдал хүндрэх одоо магадлал бол маш өндөр байгаа учраас сумдын удирдлага малчид мал бүхий иргэд бол өөрсдөө анхаарлыг бол энэ ямар нэгэн эрсдэл багтаагаар үйлжилт хаврчлалтыг бол даван туулах энэ арга хэмжээг бол тодорхой түвшинд авч ажиллах нь зүйтэй маа гэсэн асуудлыг бол ярьлаа. Мөн дээрэс нь одоо засгийн газраас тогтоосон аймаг сумдын өвс одоо тэжээлийн аюулгүй нөөцөд заавал бэлтгэн нийлүүлэг бүрдүүлэх өвс одоо тэжээлийг авахд бол шаардлагатай одоо санхүүжилтийг бол их усүрийг шийдвэрлэж нөөцийг бүрдүүлэх ажлыг бол шуурхай зохион байгуулж бэлтгэсэн нөөцийг аймгийн комисс томилон газар дээр нь үзэж хүлээн авах, мөн дээрэс нь улсын нэгдсэн журмаар одоо экспортод мах гаргаж байгаа үйл ажиллагаа түүнд өөрийн аймгийн малчдыг хамруулах боломжийг судлан үзэж шаардлагатай арга хэмжээ авч ажиллах. За энэ талаар мөн малчдад дэмжлэг тусалцаа үзүүлэх. За мөн дээрэс нь аймгийн ургац тогтоолтын дүнслэн ургац залтсантай холбогдуулан тариалан эрхлэлтийг дэмжих сан болон арилжааны банкнаас авсан зээлийн төлөх хугацааг одоо уртасгах уян хатан бодлогыг баримдах чиглэлийг бол мөн авч хэрэгжүүлэх зүйтэй маа гэсэн энэ чиглэлийг бол өгч ажиллаа. За хамтарсан үзлэг шалгалтын дүнд бол одоо Төв аймгийн хэмжээнд зуршлагын байдал хүнд гандуу байгаатай холбогдуулаад одоо аймгийн удирдлагууд Сүхбаатар Дорнод аймгийн удирдлагуудтай одоо тогтмол холбоотой ажиллаж тухайн бүс нутгуудад Төв аймгийн одоо аж ахуйн нэгжүүдийг хадлан бэлтгэх, өвс бэлтгэх ажилд бол ажиллах ажлыг бол одоо удирдлагын түвшинд бол зохион байгуулж ажиллаж байна. За өнөөдрийн хуралдаанаар бас 2018 оны төсвийн төслийн тухай бол хэлцэн шийдвэрлээ. Тухайлбал одоо өргөн баригдсан 2018 төсвийн төслийг бол бүхэлд нь нийтэд нь дэмжих зүйтэй. Энэ асуудлыг одоо сангийн яам болон бусад холбогдох яамдуудад хүргэх зүй юм аа. Дээрээс нь 2010 оны төсвийн төсөлд бас төсвийн төслийг бол одоо холбогдох яамдаар хянуулж тоо хэмжээг үндэслэн орлого нэмэгдүүлэх, зардлыг бууруулах хэмжээг авах. Дээрээс нь бас 2018 төсөл дараах нэмэлт өөрчлөлтөд оруулсан байна. Тухайлбал одоо шинээр ашиглалтанд орох 100 мод сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Сүмбэр сумын одоо хүүхдийн цэцэрлэг, мөн Эрдэнэ сумын хүүхэд залуучууд спортын төвийн барилга, за мөн бас дээрээс нь Эрдэнэ сумын хичээлийн байр, Монгол турхтын театрын барилга, за Аргалан сумын соёлын төв, тухайн барилгын оронтой цалин, ховсох зардал, хоол тогтмол зардал нийтдээ 889.6 сая төгрөгийг бол нэмж төсвийн төсөлд бол тусгаар нэмж оруулсан байна. Эдгээр шинээр бий болж байгаа барилга байгууламжийн одоо оронтой төсвийн төсөл, за мөн бусдад зардлыг бол босор сонирхол ухааны яамд бол шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. За мөн дээрээс нь бас аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөө одоо 2014 оны 7 сарын 17-ны 5-нд тогтоолдол дулааны өртгийг бол 1 м кубээр ботсноор тооцож мөн бас дээрх одоо сумдын одоо түрүүнд ярьсан одоо нэгдсэн халаалтанд хамрагдсан эдгээр сумдын сум дотроос сумдын одоо соёлын төвийн халаалтын зардлыг бол нэмж тусгуулахаар нийтдээ одоо 308.7 сая төгрөгийг бол халаалтын зардалд бол нэмж тусгуулахаар аймгийн 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.